Америк нэгдсэн улсын Конгресс Ираны эсрэг цэргийн ажиллагааг зогсоох тухай тогтоолд санал хураана. Хятад улс Иран улсад зэвсэг нийлүүлж байгаа гэх мэдээллийг хязгаарлаа. Пакистан Афганистаны мөргөлдөөн 6 дахь өдрөө үргэлжилж байна. Арамтрага загштай дахиад дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Америк нэгдсэн улсаас Ираны эсрэг зохилтыг шаардлагатай бол удаан хугацаагаар ч гэсэн үргэлжлүүлэх боломжтой гэж байна. Гэхдээ энэ 7 хоногийн сүүлчээр Америк нэгдсэн улсын хууль тогтоох, дээд эрх мэдэл бүхий байгууллага болох Конгресс Дональд Трампын цэцэргааны хийж байгаа Ираны эсрэг цэргийн ажиллагааг зогсоох хэсэг тухай тогтоолд санал хураах төлөвтэй байгаа юм. Нам мөргөлдөөнтэй холбоотой бусад мэдээллийг үргэлжлүүлээ өргөе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны агаарын хүчин болон тэнгисийн цэргийн хүчнийг бүрэн ажиллагаагүй болгосон гэж мэдэгдлээ. Мөн Америкийн нэгдсэн улсын арим Ираны 17 хөлөг онгоцыг устгаж нийтдээ бараг 2000 байг онлон цохилт өгсөн гэж мэдээлэв. Үүнтэй зэрэгцэн Израиль Ираны дээд удирдагчийг сонгох үүрэгтэй зөвлөлийн байрлаж байсан зохицолборт цохилт өгсөн байна. Харин Ираны төрийн дээд хэвлэлүүд уг барилгадах хүмүүсийг халдлагын өмнө нүүлгэн шилжүүлсэн байсан талаар мэдэгдсэн. Америкийн нэгдсэн улс элчин сайдын яамдуудаа хааж бус нутагдах дипломат ажилтнуудынхаа тоог цөөлөн Америкчуудыг яаралтай гарахыг анхааруулсан байна. Арабын нэгдсэн Эмират улс хөрш орнуудтайгаа хамтран аюулгүй агаарын коридор нээсэн. Үүгээр гадаадын иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагаа өрнөж байна. Дайн дэлхийн эдийн засагт эрсдэл учруулж эхлээд байгаатай холбогдуулан Дональд Трамп Персийн булангаар дамжин өнгөрөх хөлөг онгоцуудад Америкийн нэгдсэн улсын даатгал баталгаа олгох шийдвэр гаргасан. Мөн шаардлагатай бол Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэрэг Ормузын хоолоогоор нэвтрэх нефтийн танкуудыг хамгаалалтанд аавна гэж мэдэгдсэн. Европын улс орнуудаас мөн оролцоо нэмэгдэж байна. Франц улс Арабын нэгдсэн Эмират улсад байрлах цэргийн баазуудаа хамгаалахаар Рафаэль сөнөөгч онгоцуудаа эргүүлд гаргасан талаар гадаад хэргийн сайд Жан-Ноэль Баро мягмар гарагт мэдэгдлээ. Гэхдээ ямар нэгэн дрон пуужинг устгах ажиллагаанд оролцсон эсэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй Франц улс, Америкийн нэгдсэн улс, Израилийн Иранд хийсэн цохилтыг шүүмжилж байгаа улсуудын нэг. Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг ажиллагаа олон улсын эрх зүйн хүрээнээс гадуур явагдсан ийм үйлдэлийг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч мөргөлдөөн ойрох дорнод даяар тэлж буйтай холбоотойгоор Франц улс цөмийн хөдөлгүүрт Шарль де Голль нисэх онгоц тээгч хөлгийг газар дундын тэнгист мөн байршуулжээ. Ираны дараагийн дээд удирдагчийг сонгох ажлын тухайд Анатолий Али Хаменеиг амиа алдсны дараа түүнийг орлох дээд удирдагчийг сонгохоор албаных нь цахимаар хуралдаж байна. Израилийн талаас Кум хот дахь тэдний байрлах зохицолборыг бөмбөгдсөний улмаас биечлэн цуглах боломжгүй болсон юм. Даваа гарагт болсон энэхүү цохилтыг Израиль маргааш нь баталгаажуулсан халдлага бэлэгдлийн болон бодит ач холбогдлын хувьд ч томоохон үйл явдал тооцогдож байна. Учир нь уг барилга нь 8 жил тутамд Ираны ард түмнээс сонгогддог 88 ахмад шашны зүтгэлтнээс бүрдсэн шинжээчдийн ассамблеэд харьяалагддаг байжээ. Тэд Ираны улс төрийн хамгийн дээд эрх мэдэл бүхий албан тушаалтан болох дээд удирдагчийг сонгох үүрэгтэй, шинэ удирдагчийг сонгох хүртэл эрх мэдлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл хуваан хэрэгжүүлж байна. Хаменеи албан ёсоор залгамжлагчаа зарлаагүй түүний хүү Можтаба Ханаби боломжит залгамжлагчдын нэгээр нэрлэгдэж байгаа ч одоогоор хаана байгаа амьд хэсэг нь тодорхойгүй байна. Мөн халдлагад өртсөн Кум хот нь Ираны хамгийн том нэр хүндтэй шийд шашны мөргөл болдог бэлэгдэл бүхий ариун хот юм. Мөн 1979 оны Ираны хувьсгалын эхлэл Кум хоттой салшгүй холбоотой 1978 онд тус хотод тухайн үеийн дээд удирдагчийг гутаам доромжилсан сонины нийтлэлийн дараа олон мянган хүн хаанд засгийн эсрэг жагсаж улмаар улс даяар өрнсөн хөдөлгөөн өнөөгийн исламын бүгд найрамдах улсыг байгуулсан түүхтэй. Одоогоор Ираны шашны удирдагчид шинээр хэнийг ч томилсон шууд бай болно гэж Израилаас анхаарууллаа. Тодорхойлбол Израилийн батлан хамгаалахын сайд Израиль Кац Ираны террорист дэглэмээс томилогдох ямар ч удирдагч устгах бай болно шаардлагатай бүх хэмжээг авахд бэлтгэж байгаа гэдгээ мэдгдсэн байна. Баруун улс орнуудын хориг арга хэмжээнээс үл хамааран Ирантай нефтийн худалдаа наймаа хийжсэн цөөхөн эдэн улсуудын нэг нь Хятад улс. Тэгвэл Хятад улсын зүгээс Хормузын хоол хаагдсан явдлыг дэлхийн нийтэд хор хохирол учруулахуйц эрсдэлтэй хэрэгэ гэдгийг анхаарууллаа. Мөн Хятадаас Иран руу зэвсгийн нийлүүлэлт хийж байгаа гэх мэдээллийг нийцээж байна.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Иран улс нь Хятад улсаас CM-302 Х-50 далуучид пуужинг худалдаж авах тохиролцоонд ойртлоо гэж мэдээлж байгаа нь үнэн бишээ гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Маонин мэдгдлээ. Тэрээр энэхүү мэдээллийг олон улсын хэвлэлүүдээр гарч, уг пуужин сүүлийн жилүүдэд Хятадаас Иранд нийлүүлэгдэх хамгийн дэвшилтэд зэвсэгт системүүдийн нэг болох магадлалтай гэж зарим сурвалжууд дурдсан ч энэ мэдээллийг зөвшөөрөөгүй худал гэж Хятадын гадаад хэргийн яамн дахь хэвлэлийн хурал дээр онцолжээ. Мөн Хятад улс нь хариуцлагатай том гүрний хувьд олон улсын үүрэг хариуцлагыг байнга бүрэн биелүүлдэг болохыг хэллээ. Тэрээр Хятад улсыг утга учиргүй асуудалд хамаатуулж, дашаа мэдээллийг тараах явдлыг эсэргүүцэж байгаа ба холбогдох талууд хурцдмал байдлыг бууруулахад шигэлсэн үйлдэлийг сонгоосой гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн гадаад хэргийн яамны мэдээллээр Ираны гадаад харилцааны сайд Ираны нөхцөл байдлын талаар Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй утсаар ярилцаж, Иранд байгаа Хятадын иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд бүх боломжит арга хэмжээг авах болно гэж амласан байна. Мөн тэд энэхүү яриагаар Ираны тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний нэр хүндийг хамгаалахад Бээжин дэмжлэг үзүүлж байгааг хэлжээ. Уг хоёр улс нь стратегийн түвшний харилцаатай улсууд ба 2021 онд 25 жилийн стратегийн түншрлийн гэрээнд гарын үсэг зорсон гэгддэг. Мөн Ираны нефтийн экспортын дийлэнх нь Хятад улс руу гардгийн хувьд Ираны эдийн засагт Хятадын үүрэг чухал хэвээрээ байгаа лээ. Өнгөрсөн сарын 27-ны шөнө Пакистан, Афганистаны нутаг дэвсгэрт агаарын цохилтөгч Талибаны засгийн газар хил орчмын цэргийн байрлууд руу хариу цэргийн арга хэмжээг авснаар хөрш орнуудын хооронд удаан үргэлжилсэн хусадмал байдлыг ахин сэдрэхэд хүргэж байна. Одоо хүртэл мөргөлдөөн зогсоогүй 6 дахь өдрөө үргэлжилж байгаа. Энэ талаар Афганистаны нийслэл Кабул хотод болон хил орчмын бүс нутгийн оршин суугчид болж байгаа мөргөлдөөн дайны хэмжээнд хүрээд байгаа. Мөн амьдрах нөхцөл байдал муудаж эхэлсэн талаар мэдээллээ. Афганистан болон Пакистаны хилийн дагуу хурцдмал байдал дахин нэмэгдэж хоёр тал бие биенээ мөргөлдөөн өдөөсөн гэж буруутгаж байна. Афганистаны засгийн газар Пакистаны цэргийн байрлалууд руу томоохон довтлогоо хийн зармийг нь эзэлж Пакистаны талд хохирол учруулад байгаагаа мэдээлсэн. Харин үүнийгээ тэд саяхан Афганистанд хийсэн агаарын цохилтын хариу үйлдэл гэж тайлбарлаад байгаа. Тодорхойлбол Пакистан насаргаар болон Пактика мужуудад халдснаар тухайн мужуудын оршин суугчид олноороо амиа алдаж үүний дунд хүүхэд эмэгтэйчүүд голлсон байгаа юм. Харин нөгөө талд Пакистаны зүгээс хийсэн агаарын цохилтоо Исламабад дахь шиитийн сүмд бөмбөг дэлбэлж 30 гаруй хүний амьд хүрсэн Техрики Талибан босогчдын бүлэгмийг онилсон болохоо тайлбарласан. Мөн Пакистаны үзэж байгаагаар эдгээр босогчдыг Афганистан Талибаны холбоотой удирдлагууд дэмжиж байгаа гэж мэдээлэлээд байгаа. Энэхүү хоёр улсын дипломат аргаар энэхийн хилэлцээрт хүрэх оролдлого архин нэг удаа бүтэлгүүтэд байна. Иргэн сануулхад өнгөрсөн оны 10 дугаар сард гарсан мөргөлдөөнийг Катар, Турк улсын зуучлалаар Турк гал зогсоох гэрээний хилэлцээрт хүрж байсан. Түүнээс хойш хоёр улсын хоорондох худалдаа зогссон явдал нь Афганистаны жижиг бизнесүүдэд ихээхэн хохирол учруулж, эмэмлэгийн бүтээгдэхүүн зэрэг зайлшгүй шаардлагатай хангамжийн хүртээмж хязгаарлагдаж байсан. Үүнээс гадна одоо ч хүмүүнлэгийн хямрал бүс нутагт ноцтой хэмжээнд хүрээд байгаа юм. Өнгөрсөн жил Афганистаны зүүн хэсэгт болсон газар хөдлөлтөөс амьд үлдсэн иргэд хил орчмын төр хорогдох хуарангаас яг одоогийн байдлаар нүүхээс өөр аргагүй түрээд байна. Мөн Пакистаны Хибер, Пахтунхва мужид аюулгүй байдлын асуудлаас болж 138 сургууль хаагдсан нь мянган хүүхдийн боловсрал эзэмших эрхэнд халдсан хэрэг болоод байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хоёр талыг хүлээцтэй байж энгийн иргэдийн амь насыг хамгаалахыг нэн тэргүүнд тавьж олон улсын хүмүүнлэгийн болон хүний эрхийн хуулийг дагаж мөрдөхийг уриалаад байна. Балан бусад маргааш парламентын 275 суудлыг сонгох сонгуул болох гэж байна. Сонгуулийн бэлтгэл ажилд хяналтанд залуус онцлог үүрэгтэй оролцож байгаа. Мөн сонгогчдын дийлэнхийг 40-оос доош насны иргэд эзэлж байна. Зээд үеийнх нь 800 мянга гаруй сонгогчид инх оролцохоор. Тэрнээс сануулгад зээд үеийнхэн тэдний авийн залуус өнгөрсөн онд засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлж засгийн газраа буулгаж байсан түүхтэй. Энэхүү тухайн цагаас хойш анх удаа зарлагдаж байгаа энэхүү парламентын сонгуулийн явц болон цаашдын таамаглалыг танилцуулъя. Балан улс 19 сая гаруй хүн амтай. Тэгвэл маргааш эхлэх парламентын сонгуульд санал өгөх эрхтэй иргэдийн 30 гаруй хувь нь 40-оос доош насны уламжлалт улс төрийн засаглалыг дэмждэггүй иргэд байна. Үүнээс 800 мянга орчим нь анх удаа саналаа өгч байгаа зээд үеийнхэн байгаа юм байна. Энэхүү насны ангиллыг онцлоод байгаа шалтгааны хувьд Балан улсын залуу үеийн төлөөллүүд дотоодод гарч буй авилга улс төрийн тогтворгүй болоод эдийн засгийн зогсон байдлыг удаан хугацааны хувьд шүүмжилж, өөрчлөлт шинжилэл шаардаж ирсэнд байгаа юм.
Үүнд өнгөрсөн жилийн 9 дугаар сард гарсан дэлхийн нийтийг гайхшруулсан жагсаал багтаж байна. Тодорхойлбол зэт үеийн залуус засгийн газраас нийгмийн сүлжээний хэрэглээнд тавьсан хоргийн улмаас жагсаж эхэлснээр сүүлдээ энэ нь улс орныг бүхэлд нь хамарсан томоохон хэмжээний хөдөлгөөн болж байсан юм. Өмнөний үеэр 77 хүн амь өргөдөж тухайн үеийн ерөнхий сайд байсан Шарма Оли огцорхоос өөр аргагүй төрж байсан. Энэхүү одоогийн балбыг удирдах буй Сушила Каркигийн төр засгийн газар бий болж байсан юм. Одоо болох парламентын сонгуульд өрсөлдөж буй гол намуудын тухайд Балбын коммунист нам болох Нэгдсэн марксист ленинист нам болон Балбын конгресс нам юм а. Балбын конгресс нам өнгөрсөн жилийн эсэргүүцлийн хөдөлгөөний дараагаас намынхаа удирдлагаа сольсноо мэдэгдэж энэ удаагийн сонгуульд сонгогчдоос дахин боломж олгохыг уриалаад байгаа. Харин Балбын коммунист намын удирдагчаар экс ерөнхий сайд Шарма Оли хэвээр байгаагаас гадна энэ удаад жахан ерөнхий сайдад нэр дэвшиж байна. Шүүмжлэгчид түүний дахин нэр дэвшиж байгаа явдлыг иргэдийг хэд үл тоомсорлож олон хүний амь насыг авч одсон гунигт явдлыг дахин хөндөж байна гэж үзээд байгаа. Иргэн сануулхад 2008 онд Балбулс тусгаар тогтносон цагаасаа хойш 14 засгийн газар 9 ерөнхий сайд сольж байсан нь ард түмний засгийн газарт итгэх итгэл бага, улс төрийн тогтворгүй байдал газар авсныг харуулад байгаа. Үүнийг Балбын холимог сонгуулийн системтэй холбон тайлбарлаж болох юм. Тодорхойлбол сонгуулийн үр дүн гаргахад анхны болон пропорционал төлөөллийг хослуулдаг нь шууд олонхын саналыг багасгадаг. Ингэснээр засгийн газар тогтворгүй байх тохиолдол ихсжээ. Энэ удаагийн сонгуулийн үр дүн ч мөн адил таамаглахад бэрх байгаа. Пүрэв гарагийн санал хураалт зөвхөн хууль тогтоогчдыг сонгохоос гадна Балбулсын цаашдын залуу сонгогчдод дотоодын улс төрд үзүүлэх итгэл үнэмшил ахин сэрэгхүү эсвэл үгүй юу шийдэхэр байгаа юм а. За мэдээ үргэлжлүүлж байгаа бусад онцлог мэдээллийг товчоор үлээмнэ. Америк нэгдсэн улсын тэргуун хатагтай Мелания Трамп нэгдсэн үндэсний байгууллагын аюулын зөвлөлийн дэлхийн удирдагчдыг Иран дахь хүүхдүүдийн боловсрол эзэмших боломжийг хамгаалахыг уриаллаа. Мөн тэрээр боловсрол бол аливаа үндэстний ирээдүй учраас үүнийг хамгаалж нэн тэргуунд тавьж энх тайвныг эрхэмлдэг ирээдүйн үеийг төлөвшүүлэх хэрэгтэй гэлээ. Иргэн сануулгад Америк нэгдсэн улс болон Израилийн хийсэн агаарын цохилтонд Ираны охидын сургууль өртснөөр 165 гаруй хүн амиа алдсан тухай мэдээллийг Ираны зүгээс өгч байгаа. Гэхдээ Мелания Трамп энэхүү асуудлыг дурдвалгүй Ираны нийт хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхийн талаар хэлсэн байна. Apple компани iPhone 17-ыг $599 эхлэн худалдаанд гаргалаа. Энэхүү загвар нь 256 гигабайтын багтаамжтай A19 чип, шинэ C1X модем, iOS 26 үйлдвэрлэлийн системтэй. Үүнээс гадна iPhone 17-ийн яаралтай тусламжийн үед өөртөө хиймэл дагуулын холболтой. Уг загварын хамгийн онцлогтой нь iPhone 17 төрлийн гар утасны хамгийн боломжийн үнээр зарагдаж эхэлж байгаа явдал юм а. Америк нэгдсэн улс болон Израилийн Ирантай хийж байгаа мөргөлдөөний улмаас ойролт орнуудын нисэх онгоцны буудлууд хаагдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Аз болон Европыг холбосон нислэгийн тасалбарын үн эрс нэмэгдэж эхэлсэн байна. Аялагчид нөхцөл байдлын улмаас Аз болон Хойд Америкээр дамжин нислэг захиалах болсон ч тухайн чиглэлийн маршрут нь урт учраас түвшний зарцуулалт их байгаа гэлээ. Ингэснээр арч маршрутыг сонгосон өртөг өндөр байгаа тул тасалбарын үн өсөж байна. Аргентин улсын хамгийн том үйлдвэрчний эвлэл болох үндэсний хөдөлмөрийн конгресс ерөнхийлөгч Хавьер Милейг хөдөлмөрийн хуулийн шинжилгээг зогсоох шаардлагатай ажилчдын үндсэн эрхийг зөрчиж байна гэж үзэн шүүхэд нэхэмжил гаргажээ. Конгрессоор батлагдсан энэхүү шинжил нь ажил олгогчдод иргэдийг ажилд авах, халах, тэтгэмж олгох, хамтарсан хэлэлцээр хийх зэрэгт илүү уян хатан байдал олгож, эвлэлүүдийн уламжлалт эрх мэдлийг бууруулах зорилготой юм. Харин үндэсний хөдөлмөрийн конгресс энэхүү хуулийн шинжил нь ажлын баталгааг эрсдэлд оруулж, хөдөлмөрийн эрхийг ноцтойгоор хязгаарлаж байна гэж үзжээ. Та бүхэн Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.